яаж тоолго хийх талаар бол сургалт бол оруулах чинь мөн Excel-ээр тоолго оруулах энэ удаа заах чинь гэсэн. За та бүхэн тоолгоо руу ороод тоолгогийн тулд та тоолго зэс ашиглан тоолго зэс гэдэг сонгож өгнө гэсэн. За та тэгээд хэднэр тоолгоо хийх вэ гэдэг дээдлийн 2 он сараа та тухайн он сараа тааруулснаар тухайн өдрөөр яг тоолго оруулах боломжтой гэсэн. За өнөөдөр буюу 24-нээр тоолго оруулах чинь. За тоолго хийх буюу баруун доотлон болон тоолго хийх гэж байгаа. За тэнгуү та тоолго хийх бүлгээ зөв сонгосноо гэж баруун асууна. Та бүх бараагаа тоолгож байвал энд баруун гартаа байрлах бүх хамгийн дээдлийн бүлэг гэдгийг та дарж сонгоно. Эсвэл та бас бүлэг бүлгийг нь хуваагаад тоолох боломжтой гэсэн. Нэг нэгээр нь гэсэн. Одоо тухайн бүлэг та бараагаа анханасаа зөв бүртгэсэн бол та бүлэг бүлгээр нь бас бараагаа тоолоход илүү эмгэгцэхтэй болно гэсэн. За бүлгээ юуг нь сонгосон. За тэнгуү тоолго бол 3 янзаар хийж байгаа. Нэгт Excel-ийг гаргах, хоёр тоолгонууд, гуравт нь мобайл тоолго. За энэ удаа Excel-ийг гаргах параметр нь болохоор тоолго юуг нь хийх чинь. За энэ 3 тоолгын доотлын тоосон байгаа л эцсийн өдрийг шилжүүлэх гэж байгаа. Энэ яг ямар орчтой вэ гэхээр хэрвээ таны on time гэдэг параметрын эцсийн өдөглүүд нь нэм хутгатай өдөглүүд байгаа бол тэрийг тэр чигээр нь шилжүүлэхийг хүсэж байгаа бол та энэ цонхыг идэвхжүүлнэ гэсэн. За энэ яг ямар ч тохиол одоо энэ параметр миний курсороо буюу маузаа хөдлөж байгаа эцсийн өдөглүүд ингээ байгаа. Энэ байгаа тоонуудыг яг энэ чигээр нь тоолсон гэдэг багнууд нь тик гэж очтё штэ. Тэн дээр яг энэ тоонууд нь тик гэж очихгүйгээр энэ байгаа тоонуудаар очихыг хүсвэл таажчихлаа гэсэн. За тэгээд энэ тоонуудаа таарч ивэл та тэрийг засахгүй орхиж болно. Зурж байгаа бол та өөрөө засаад утга оруулна гэсэн үг шүү. За гэхдээ энэ удаа Excel-ээр тоолго оруулах гэж байгаа учраас хэдүүлээ Excel дээр гараа машин. За энэ цонх гарч ирснээр та Excel-ийг хаана хадгалах вэ гэд мэдээлэл асууна. Та өөрөө хүссэн газраа буюу талбараа сонгоод өгч гэсэн. За тоолгын Excel гармаа гэд мэдээлэл Excel-ээр гарсан байгаа. За ингээд тоосон дээр нөгөө эцсийн үдэг шилжүүлэх учраас бүгд тикс үлдэгдэлтэй байгаа. За энэ дээр одоо Excel дээр одоо тоолго хийнэ гэсэн үг. За эндээсээ Excel гээд тоолго Excel гэдгийг сонгож өгөөд за мэдээлэл харна. Тоолго хийхэд бол код нэр тэгээ үлдэгдэл гэсэн 3 цог танд юу харагдана. За мөн тэгээд энэ дээр та одоо Excel дээр тухайн барааныхаа нэрүүдээр нь энд бол бүлэг бүлгэн тань англигадад харж байгаа. Juice гэх бүлэг байна. 5 боо гэдэг бүлгүүд байгаа. Тухайн барааны одоо байгаа үлдэгдүүдээ та Excel дээр бичээд явах боломжтой гэсэн. За тэнгуүтэй зарим барааг яаж хаах вэ гэвэл та дэлсэн дээр хааж байгаа энэ find буюу select тухайн бараагаа та ийм олон бар дундаас дээш нь доош нь маузаар ингэж гүйлэхгүйгээр бас хаах боломжтой гэсэн. Find гэдэг дарангуут энэ дахиад find буюу томруулалтын шил байгаа. Зарим оны Excel дээр үл энэ дурангийн зурагтай байгаа шүү. За эндээсээ та barcode юм уу? Юуг нь оруулчихна гэсэн. Тухайн барааны barcode-ыг оруулаад мэдээлэл хайх боломжтой гэсэн. Одоо зохиос barcode байвал та find гэдэг дарангууд шууд Excel дээр дотроо харагдаж байгаа. Тэгээд тухайн барааны хард тухайн үлдэгдлүүдэд бичээд мэдээллийг авчихна гэсэн. Тэгээд үлдэгдэггүй байгаа бараануудаа та тиг гэж орхиод дараагийн баргаа хайхтаас энийг арилгаад баркод энэ дээр уншуулж болно гэсэн үг шүү. Баркод уншиж байгаа. Уншуулсан мэдээллийн юуг нь хайчна. За энэ тоолго инхэд ер нь тоонууд оруулаа болчлоо. Одоо энийгээ яаж параметр руу оруулах вэ гэвэл та Excel файлаа хадгалаад on time дээр энд import гэж байгаа. Import гэдгийг сонгож өгөнгүүтээ та нөө Excel-ээ сонгож өгнө гэсэн. За энэ Excel мөн үгээд байгууд import гэдгийг дарчихна гэсэн. Тэгэхээр энэ тоолсон гэдэг баган дээр таны бичсэн тоонууд ингэ шилжээд ороод ирнэ шүү. Тэгээ бусад бараанууд нь бүгд нөгөө тэгээр орчиж байгаа гэсэн. Шаардвал та тоонууд тавиагүй өөрөө тэг гэж хүлээж авах үлдэгдэл байгаа гэсэн бараанууд л ингэ тэгээр орчих. За энийг хадгалахдаа бол та хадгалах гэж дараад за ингээд шаардлагатай автомат орлого зарлага дарна гэсэн. Одоо таны тоосон тоотой нөгөө эцсийн үдэглэлийг тэнцвүүлэхийн тулд параметр өөрөө автомат орлого зарлага авч байгаа гэсэн. За орлого дах бараа байгаа учраас орлого зарлага гэсэн цонх нь ингээд нээлттэй байгаа гэсэн. Одоо орлого гэдгийг дараад цаана амжилттай гэж гарч ийн. Одоо зарлага гэдгийг дараад гээд тоолгоо хадгална гэсэн үг шүү. Тэгвэл шууд таны тоосон тоогоор шууд тухайн өдрийнхөө эцсийн үдэглэл болж хадгалагдана.
За ингээд тоолго амжилтаа хадгалагдлаа гэд мэдээлээс ингээд миний бичсэн тоонуудаар ингээд 24-ний тоолгоор нийт үлдэгдчихлээ бус нэг эдийг үлдэгдлээ болоод хадгалагдсан байгаа. Ингээд тоолго амжилтаа болж дууссан байгаа шүү.